бүгдээрээ сайн бацгаана. Дараа 7 хоногийн маркет автлаг хөргөж байна. За тэгээд энд долларын индекс weekly chart харагдсан. За өнгөрсөн 7 хоногт доллар дээшээ харилцсан. За би доошоо тамхтай байсан боловч доллар маань дээшээ ингээд аюу хүчтэй хандл өнгөрсөн 7 хоногт хаагдсан. За тэгээд ойрын хугацаанд энэ 100-143 гэдэг цэглэг дайрах магадaltaй. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн ер нь price action маркет хараад хахад ерөөдөө бол доллар дээшээ харилцаад тэгээд бусад маркетууд ерөөдөө бол доошоо харилцаад байна. Bearish хаагдсан таригч энэ. За жишээлбэл Nasdaq 4.7 M&S-ийн 200-ны 64 хасахтай. Ингээд бүгд ингээд доошоо харилцан харагдаад байгаа. За тэгээд эндээс юу одоо ойлгож болох вэ гэвэл яг зүгээр доллар дээр bullish хөдөлгөөнүүд ерөөдөө bullish одоо маркет ирж байгаа юм шиг надад санагдаж байна. Тэгээд яг би энд хэлжсэн энд нэг monthly ийм gap байгаа. Энэ gap-ийн дээшээ харилцсан бол ингээд доллар ер нь бол урт хугацаанд bullish байх хандлагатай байгаа гэж хэлжсэн. За тэгээд өнгөрсөн 7 хоногт би энэ gap дээр яаж харилцах вэ гэж одоо харж ирсэн дээ. Тэгээд энэ gap дээр энэ доллар доошоо байсан бол энэ gap-ийн доор хагдаад тэгээд ингээд эргэжтэйс тэгээд ингээд доошоо хөдөлгөөнөд орж ирэх болов гэж таамаглажсэн боловч дээшээ харилцсан тий. За тэгэхээр ер нь бол доллар дээр богино хугацаанд дээшээ хөдөлгөөнөд орж ирэх магадaltaй гэж харж байна. За энэ бол weekly chart. За тэгээд daily charts дээр ялгаа байхгүй. Тэгээд энд нэг daily gap байсан. Одоо энэ gap-ийн дээр хаагдсан байна тий. Энэгаа inversion fair value gap болгож ашиглаад дээшээ ингээд явах гэж харж байна. За Nasdaq харагдаж байна. За Nasdaq өнгөрсөн 7 хоногт бас доошоо харилцсан эсрэгээрээ. За тэгээд эх 7 хоногт 28663 гэдэг цэглэл харилцах тоонд магадaltaй. За 28663 гэдэг цэглэл харилцаад энийхэн доор хаагдаад тэгээд бүр энэ weekly gap ерөөхдөө inversion хийчих юм бол одоо индекс stock market дээр ерөөхдөө бол bearish одоо зах зээл ирэх магадaltaй харагдаад байна. За тэгээд эзэн дараа 7 хоногт яаж харилцах гэдэг харцгаа. За M&S-ийн За M&S-ийн бас адилхан доошоо унсан. Тэгээд энд бас нэг weekly gap байгаа. Энэ gap руу дахиж харилцсан. За тэгээд 73 53 55 гэсэн цэглэл. Ер нь бол доошоо gapтэй эх 7 хоногт нэгдэж магадгүй. За Dow Jones харагдаж байна. Тэгээд Dow Jones дээр яг хэлжсэн. Тэгээд энэ all time high хийцэн. Тэгээд одоо all time high хийчээд эндээс ерөөхдөө бол reversal хөдөлгөөн орж ирэх боломжтой тийм. За алт дээр би хэлжлээсэн. Тэгээд алт дээр бол за энэ 4478 гэдэг цэглэл харилцана гэж ярьжсэн тийм. Өнгөрсөн 7 хоног. Тэгээд энэ weekly gap-ийн доор харилцаад ер нь алт дээр доошоо bearish гэжсэн алт яг 5-ын дагуу доошоо явж байгаа. За тэгээд дараачийн харилцах цэг бол 4164.9 гэдэг цэглэл алт харилцах магадaltaй харагдаж байна. За евро USD дээр доллар мэдээж дэшээ ирэхсэн юм чинь евро доошоо унах нь ойлгомжтой тийм. Тэгээд энд нэг gap байсан. Тэгээд энэ gap спорт эндээс авах болов гэсэн авч таагүй. Тэгээд энэ gap доошоо сэтгэлээд ингээд бүр доошоо хаагцсан тий. Тэгээд одоо 1.14 432 1.14 гэдэг цэглэлөө ер нь харилцах магадaltaй харагдаж байна. Тэгээд ингээд хараад үзэхээр ерөнхийдөө бол
яг зах зээлд бол уусаа мөнгө уусаа энэ бүгд ч мөнгө штэ те одоо алт ч гэсэн ард нь валют хийж байгаа. За энэ Nasdaq энэ indices stock энэ бүх маркетуудын ард ерөнхийдөө нэг том мөнгө л явж байгаа тийм. За тэгээд энэ том мөнгө ингээл нэг тийшээгаа ингээд шилжиж идэг. Ингээд нэг бол stock market ч юм уу, нэг бол хувьцаарууд ч юм, нэг бол одоо доллар руу ч юм уу, нэг бол ингээд алт руу ч юм уу. За нэг бол эсвэл биткойн, за нэг эсвэл газрын тос ч юм уу те. Ингээд ийм зүйлүүд рүү ингээд мөнгө ингээд хувираж шилжиж идэг те зах зээлд. За тэгээд одоо яг ямар одоо зах зээлд тийм хүчтэй болоод байна гэхээр яг зүгээр миний яг зүгээр таамгаар одоо бол зүгээр мөнгө доллар руу шилжиж байгаа юм шиг надад санагдаж байна. Тэгээд мөнгө доллар руу шилжээд одоо энэ алт руу сая орсон мөнгө те энэ эсвэл сая орсон одоо stock market руу орсон бүх мөнгнүүд одоо буцаад доллар руу шилжээд доллар илүү хүчтэй болж байгаа гэж ер нь би бодод байгаа. За тэгэхээр энэ таамаг бол яг хэдүүлээ харжлаа. Тэгээд энэ monthly gap дэшээ цэтлээд энэ 6 сарда энэ дээр хаагдчих чадах юм бол доллар илүү хүчтэй байх магадлал өндөр байгаа. За биткойн дээр би биткойныг энэ дээр жахад биткойн эндээс доош унаа гэж ярьжсэн. Тэгээд унаад эхний таргет 59977 59 гэдэг таргетыг харж ирсэн. Тэгээд та нар өмнөх бичлэгүүд үзсэн бол мэдчихэж байгаа. Тэгээд энэ таргет руу өнгөрсөн 7 хоногт харилцсан тий. Тэгээд би өөрөө ч эндээс 80,000 байхад нь шорт харилж байгаа. Аавн гэж ерөөсөө авч чадаагүй. Тэгээд айгу гоё явсан доошоо. Яг тамгийн дагуу. Тэгээд банк харилцаа ерөөсөө хийж чадаагүй биткойн дээр. Тэгээд жоохон харамсалтай. Тэгтээ яг уу уусаа би өөр зах зээл дээр харилцаж байгаа болохоор. За тэгээд цаашаа одоо биткойн яах магадaltaй вэ гэхээр цаашаа дараагийн таргет бол 49111 гэдэг цэглэв харилцаагаар харагдаж байгаа. За өнгөрсөн 7 хоногийн биткойны уналт бол нэлээд том уналт байсан дээр ханд харагдаж байна. За газрын тос ерөнхийдөө бол нэг шийд байхгүй консультацийн төлхөн явсаар л байгаа. Тэгээ одоо $90 дээр харилцаж байна. За гэхдээ энэ доошоо ер нь харилцах магадлалаас илүү өндөр байгаа. 86 руу орж ирэх магадaltaй. 78 ч юм уу гэх зэгүүдлээр ер нь газрын тос орж ирэх магадaltaй харагдаад байна. За тэгээ шинжилгээнүүдийн хувьд нэг ямархуу байна. Доллар дээр ерөөхдөө бол bullish market ирж байгаа шинж тэмдэг илэрж байгаа. За тэгээд бусад маркетууд бол эсрэгээрээ одоо bearish market руу шилжиж байгаа. Тийм эхний дүр зургууд ажиглагдаж байна. Тэгээд цаашдаа яг хэрхэн харилцах нь хэдүүлээ эх 7 хоногт харъя. За тэгэхээр энэ 7 хоногт би ямар харилцаанууд авсан бэ? Талаар хэлээ харъя. За уул нь энэ 7 хоногт би нэг бичлэг бэлдээд яг нэг арай нэг өөр төрлийн нэг бичлэг бэлдээ гэж бодсон боловч арай амжсангүй. За тэгээд тэр бичлэгээ гэхдээ дараа 7 хоногт заавал хийн. За нэгд өдрийн харилцаанд харагдаж байна. За нэгд өдөр хэрхэн харилцсан бэ гэвэл нэгд өдөр бол long харилцаанд орсон байна. За нэгд өдөр би bearish одоо хөдөлгөөнүүд харж исэн боловч за тэгээд яг зүгээр тэр хөдөлгөөнөө би энэ дээр цэгээс харж исэн. За тэгээд нэгд өдөр сарын хамгийн эхний харилцаа байсан. За тэгээд тэр хүртлээр би ер нь жоохон зүгээр нэг scalp харилцаа хийсэн. Тэгээд яг сарын эхний өдрүүд ч юм уу ер нь жоохон харилцаа хийж жоохон тийм tricky байгаад байдаг. За тэгээд ямар ч ташинд 2 минутын шарт дээр энэ gap-ыг inversion хийгүүт нь энд
long арилжаанд орсон. За тэгээд $23 эрсдээд нэг $70 болохоор нэг тийм жижигхэн scalp маягийн трейд байсан. За тэгээд энэ трейд маань тэшээ ингээд яваад ерөөхдөө нэг 70% биелэнгүүд нь энд брейк юм шахсан тий. Тэгээд типигээ жоохон сонгож тавьсан. За тэгээд яг миний нэг шорт орно гэж харж ирсэн цэг дээр ингээд ер нь доошоо ингээд арилцсан. Тэгээд эндээс доошоо хөдөлгөөнүүд орж ирж магадгүй гэж одоо тэр нь арилж байгаа нэг $50 ашигтай хаацсан байна. За тэгээд нэг өдөр нэг $50 ашигтай арилж байгаа өндөрсөн. Тэгээд аккаунт баланс бол 4,519. За 2 дахь өдөр 2 дахь өдрийн 15 минутын чарт харагдсан. За 2 дахь өдөр бол ер нь бол 7 хоногийн хамгийн муу өдөр байсан. Яг 2 том losing trade авсан. Тэгээд 2 дахь өдөр энэ арилжаанд би айгүй итгэлтэй байсан. Тэгээд энэ арилжаанд яг би орохоос өмнө яг өөрөө амар итгэлтэй болгоод тэгээд энэ цаг харах юм бол би ерөөхдөө бол 9:30-д Нью-Йорк онгоцны дараа би арилжаанууд авдаг. Гэхдээ энд нэг сетап маань хэтэрхий тийм ойлгомжтой юм шиг харагдаад тэгээд нэлээд жоохон яарад энэ 9:20 болж байхад анхны шорт арилж байгаа юм тавсан баг. Тэгээд энэ equal sell cycle-үүдийг харж ирсэн. Тэгээд энэ 15 минутын чарт дээр энэ шорт ороод тэгээд $50 эрсдээд за тэгсэн болооч харамсалтай нь зах зээлийг онгоогоод тэгээд арилжаа дэшээ яваад хаагдсан ба. Stop loss цогтод. Тэгээд 2 минутын чарт дээр дахиад би энэ buy cycle-үүдийг яваад ингээд доошоо энэ 2 минут дээр энэ gap-ыг нүүр тэнгүүд нь за энэ дахиад short арилжаанд орсон байгаа. За энэ short арилжаа би ерөөхдөө энэ бол жоохон алдаа байсан. Ягаад алдаа байсан бэ? За би 15 минут дээр эхний оролтоо хийсэн те. Тэгснэ 15 минут дээр эхний оролт хийгээд 15 минутын чарт дээшээ тийм хандлага үзүүлж хахад би цагаа багасгангууд 2 минут л явангуудаа тэгээд нэг жоохон юм retracement орж ирэнгүүд нь тэрийг за зах зээлийн миний өснөр доошоо эргэжлээ гэж бодоод ингээд арилжаанд орсон. За тэгээд энэ бол алдаа байсан. За тэгээд ягаад алдаа байсан бэ гэвэл би яг 15 минутын чартаа эхний арилжаанд орсон бол яг 15 минутын чартаа хараад яг дараачийн арилжааны шийдвэр гаргах хэрэгтэй байсан бэлээ. Тэгээд тэгсэн боловч энэ дээр ийм техникэл алдаа гаргасан байна. За тэгээд энэ арилжаа маань бос дэшээ ингээд цогтоод stop loss цохоод хаагдсан байна. За тэгээд 2 дахь өдөр $116 алдаад аккаунт баланс 4,394 болсон. За энэ 3 дахь өдрийн арилжаа харагч байна. За 3 дахь өдөр за энэ 2 минутын чарт. 3 дахь өдөр энэ яг өчигдөр миний хараадсэн цэлвэг ингээд арилжсан байсан. За тэгээд яг зах зээл нэгтгэс өмнө энэ хөдөлгөөнүүд ер нь бол орж ирээд ер нь ямар ч тийм retracement pullback хөдөлгөөнөд орж ирээгүй. За тэгээд эндээс нэг pullback хөдөлгөөнөд орж ирсэн дээ. За тэгээд энэ pullback хөдөлгөөнөд орж ирэхэд за би short орондоо гэж бодож байсан. За тэгээд энэ 2 минутын chart дээр энэ гой өнгөрт хийгээд явгад нь энд short арилжаанд орсон. За тэгээд $31 үстэй $92 хийн гээд. Тэгээд энийг яг хөө типгээ $100 болгоод за тэгээд зах зээл доош ингээд харилцсан. За энд нэг жоохон consolidation хөдөлгөөн явуулсан боловч. За тэнгуут нь би эрсдлээ багшаад энд доор stop loss-ын шахсан байгаа. За энд ягаад stop loss-ын ингэж амар хурдан шахсан бэ гэвэл за яг ерөөхдөө бол энэ дээшээ дахиад зөндөө яг хуу pullback хийх боломжтой том зайнууд байсан. За тэгээд би бас яг өөр нэг бодож ирсэн юм. За зах зээлийг хангалттай дэшээ яг retracement одоо тэг accumulation хөдөлгөөн дуусаагүй байх магадaltaй гээд яг энэ арилж байгаа энэ оролтоо би жоохон тийм өндөр магадaltaй биш гэж үзээд одоо гэлс одоо лосо ингэж шахсан ба.
За тэгээд бүр ингээд зах зээл доошоо харилцаад ирэнгүүт нь энд брейк юм шахацсан тий. Тэгээд энэ дээр бичлэг хийсэн амар бас утсан баг. За тэгээд энд деп хэврээд харилцаа хаагдсан. Тэгээд энэ жоохон урт харилцаа байсан. Тэгээд 12:30 хүртэл барьсан. Тэгээд 11 цаг 15 минут. Тэгээд 10:47-д амин харилцаанд орсон. За тэгээд 3 дахь өдөр $100 хийгээд аккаунт баланс $4,400 болсон. За энэ 4 дахь өдрийн харилцаа харагдсан. За 4 дахь өдөр дээр энэ 15 минутын чарт харагдсан тий. 15 минут дээр би оролт хийсэн. За энд sell side liquidity attack болсон. Тэгээд дэшээ displacement хөдөлгөөн яваад энд market structure shift тэгээд accumulation хөдөлгөөн энд явангууд нь золны энэ дэр юу buy limit тавьсан байсан боловч энд нэг 2 удаа гэрээ дарагдаад тэгээд тэрийг буцааж нэг болгож асчмасаа тэгээд энэ жоохон оролтын дээр харагдаад байгаа. Тэгээд энэ $56 иржтэй $160 тэптэй юм харилцаа байсан. За тэгээд харилцаа дэшээ тамгийн дагуу явсан. Тэгээд энд бол 2R буюу $100 профит энд хөрөнгөд нь брейк юм шахсан байна. Тэгээд энэ дээрээс бичлэг хийсэн амар утсан баг. Тэгээд харилцаа яг зүгээр би яг энд хүссэн 160 тэг би тэр гарч чадаагүй яа. Тэгвэл энэ дээр би яг жоохон иш харилцахгүй байх магадaltaй байна гэд харилцаа жоохон төрүүлээд хаазан. Тэгтээ яг тэрний дараа ингээд сонсон цэлэг хөрсөн байна. За тэгтээ би энд харилцаа хаагүйсэн бол уусаа энд $100 дээр энэ stop loss-ын дэшээ шахсан байсан. Тэгээд тэр цогтод гарах байсан мөлий. Тэгээд энд харилцаа хаагаад $140 ашигтай 4 дахь өдөр харилцсан байгаа. $141.25. За тэгээд аккаунт баланс $4,630 болсон байна. За тэгээд 1-ээс 4 дахь хүртэл би ерөнхийдөө бол ашигтай тухайн 7 хоногт ашигтай харилцсан шүү дээ. Тэгээд тийм болохоор би 5 дахьд харилцаа хийхгүй гэдэг надад тийм дүрэн байдаг. Тэгээд 5 дахь өдөр бас NFP day байсан. Тэгээд NFP day дээр би зүгээр яг тийм practice хийгээд demo paper харилцаанд орсон. Тэр бас постлсан байна. За тэгээд энэ 7 хоногт нэг иймэрхүү харилцаа хийлээ. Тэгээд гайгүй сайн 7 хоног байлаа. Тэгээд дэшээ нэмэх баланстай. Эрт 7 хоногт уулзъя guys. Bye.